Өнөөдөр бид IELTS эссе бичихтэй шалгагчийн анхаарлыг хэрхэн татаж өндөр оноо авах эхлэлийг болон thesis statement IG хэрхэн бичих талаар суралцна. Энэ хичээл нь таныг баанд 7.5 оноонд хүргэх практик стратегиудыг олгоно. Эссений оршил хэсэг нь таны бичих гэж буй сэдвийн ерөнхий ойлголтыг өгч, шалгагчийн цааш унших сонирхлыг татах үндсэн үүрэгтэй. Энэ хэсэг таны эссений гол санаа буюу thesis statement тодорхой тусгагдсан байх ёстой. Сэдвийг өөрчлөн найруулах нь IELTS. Эссе бичихэд хамгийн чухал алхмуудын нэг юм. Энэ нь таны Lexical Resource II үнэлэх гол шалгуур бөгөөд зүгээр үгийг орлуулах бус. Өгүүлбэрийн бүтцийг ч мөн адил өөрчлөх нь band 7.5 оноо авахд туслана. Сэдвийг амжилттай өөрчлөн найруулахад академик үгийн санг баяжуулах нь чухал. Жишээлбэл consequences гэдэг үг нь үр дагавар гэсэн утгатай, мөн advancements гэдэг нь дэвшил гэсэн үг. Эссений хамгийн эхэнд шалгагчийн анхаарлыг татах зорилготой нэг буюу хоёр өгүүлбэрийг бид hook гэж нэрлэдэг. Энэ нь ерөнхий мэдэгдэл, гинтийн баримт, эсвэл уран асуулт байж болно. Сайн hook. Энэ таны эсэг эхнээсээ л сонирхолтой болгоно. Сул thesis statement. Зөвхөн сэдвийг дахин хэлэх эсвэл эссе юуны тухай байхыг ерөнхийд нь хэлдэг. Харин хүчтэй. Thesis statement нь таны эссений гол байр суурийг тодорхой илэрхийлж, маргааны чиглэлийг зааж өгдөг. Одоо дасгал ажил хийж, хүчтэй. Thesis statement бичиж сурья. Өгөгдсөн сэдвийн дагуу 7.5 оноо авах. Thesis statement бичээрэй. Сайн оршил болон thesis statement таны IELTS эссений амжилтын үндэс болно. Судалсан зүйлсээ тогтнолд автаж дасгал хийгээрэй. Баяртай.